Сайн уу зүх юм байна. Тэгэхээр өнөөдөр цөмөөрөө юу хийх вэ гэхээр цэлцэгнүүрээр баглаа. Цэцгийн баглаа гэж яддаг шүү дээ. Тэрэн шиг юм цэлцэгнүүрэн баглаа хийх гээд тэгээд нэг юмд ашиглах гэж байгаа. Тэгээд тэрийг хамтдаа ингэж явахтай би хийх юм. Тэгээд миний өнөөдөр ашиглах нь болохоор энэ конжак jelly гэд байдаг шүү дээ. Тэр коньяк зэри гэд байгаа. Усан үзэмтэй тэгээд тоор жимстэй юм хоёр төрлийнх байгаа. Дотроо 12 ширхэгтэй. Цэлцэгнүүрийн манд баглаанд хамгийн хэрэгтэй зүйл болохоор юу штэ цэцэг чинь иштэй байдаг болвол цэлцэгнүүрэнд маань иш байхгүй болохоор иш хэрэгтэй штэ тий. Тэгээд гэртээ байсан юм шорыг ашиглаад хийнгээ бодсон байсан чинь сайн ингээ гаргаж ирээд харсан чинь миний бодсноос бүр хэд дахин жижигхэн ийм шор байна. Хардаа. Тэгээд энэ бол худлаал болох юм шиг санагдаж байна. Тийм болохоор одоо орлуулыг гэвэл надаа нэг гонцгор юм гэвэл урт гэвэл юу болсон ийм саруул байна. Тэгээ энэ саруул чинь нөгөө жоохон хэврэг болохоор болох юм уу болохгүй юм би сайн мэдэхгүй л байна л да. Тэгтээ тэгээд аль нэгээр ингээд оролдоод хийж үзье л гэж бодож байна да. Баглаагаа болохоор ямар өнгөөр яаж баглах вэ гэх юм бол энэ би аль дээр нэг дайсоогоос цэцэг боглоод тахт баглаж магадгүй гэж одоо давсан байхгүй юу. Тэгээд ерөөсөө ашиглаагүй. Энэ одоо юм хэрчцэн байд юм, тасалцсан байд юм уу эсвэл ингээд томоороо байд юм болоо мэдэхгүй байна. Тэгэл жоохон хайчлах нь ядаргаалтай л байхах та тэгээд энэ угаараа л хий да. Ийм сонингийн цаас шиг юм даруухан болгоё гэж бодож байна. Нэг тийм томыг бол хийх шаардлагагүй. Жижигхэн байхад зүгээр. Тэгээд сүүлд би ингээд Instagram дээр цэцгэн дээр ийм шигтгээнүүд наацсан тийм баглаанууд хараадсан баггүй юу. Тэгээд тийм болохоор энэ коньяк jelly, коньяк зэри. За тэрэн дээрээ тэр шигтгээнээс нааж бас үзье. Гэтэ цэцэг бол за мэдэхгүй байна. Зүгээр нааж үзье заяа. Болох нь болохгүй юм. Болохгүй л гэл аваад хайчи. Иймэрдүү өнгийн 2 тууз байна. Мик энэ тэнд нөгөө зоох хэрэгтэй шүү дээ. Тэгээд одоохондоо хамгийн тохиромжтой зоогдож байгаа газар маань үс мэн байгаа болохоор дахиад үсэн дээрээ зооцгоё. Өдөнгийн 100 йены дэлгүүрээс авсан ийм хэдэн шигтгээнүүд байна. Ийм гоё ягаан тэгээд ийм цагаан зүрхтэй ийм шигтгэ байна. Өөр гэвэл нэг ийм мөнгөлөг өнгөтэй зүрх байна. Тэгтээ би гайгүй хөдөлж болно шүү дээ тийм. Яагаад ингэж хөдлөхгүй байна. Тэгээд бас нэг ийм зүгээр л шигтгээнүүд байна. 12 ширхгээр бүгднгээр нь хийн гэж бол бодох байгаа болохоор эхлээд хэдүүлээ нэгийг идээд үзцгээе. Тоороос нь эхлээд из. Гоё. Урт ийм савх байхгүй болохоор те ямар ч эхлээд нэг юм дөрвөлжин ингээд гурвалжин толгойтой тэгээд доошоо ингээд бариултаа тийм цэцгийн баглаа болохоор эхний ээлжинд энийгээ ингээд нэг юм өргөн болгоод скотчжээ. Тэгээд доотлоос нь скотчсан дээр юм байна. Тэгэхгүй болохоор дээд хэсгээс нь скотчдохоор болохгүй л байна. Би чадахгүй л байна. Ингээд ямхнаар юм хийгээд л амьдарч байна да. Ингээд зунгаар л дадах юм аа. Мэдсэн бол гоё юм урт шор авчдаг л ээж. Данч тэгэд бороо таамагласан байна. Ингээд доошоо бариултаа байх хэрэгтэй гэж бод бас нэг хэдийг ингээд наач. 3 байхад бол болох. Тэгээ ингэж бариад тэгээ скотчороо ингээд нийлүүлээд наачин шүү дээ. 10 жилийн технологийн хичээлд орж байгаа юм шиг санагдаж байна. Сонинг нугалж агаад ингээ бүр юм нарийнхаа ингээ нугалж хуйлж агаад тэгээд тэдрийг ингээ хооронд нь сүлжээд цэцгийн сагс хийжсэн шүү дээ. Та нараас тийм хийжсэн үү? Гэхдээ гайгүй барьцтай болчмоор л юм шиг санагдчихлаа. Ингээд наана. Захт нь ингээд нэгийг наачлаа. Чернэлийн ягаан өнгөтэйгөр дээдлэлт нь ингээ 2 яваад тэгээ голд нь ийм ягаанаар явчих. Чихрэнд муу тэгээд жаахан таргалмааргүй байгаа ч юм уу тий.
Тим найзтай ийм гоё желитэй баглаа өгвөл яванда жах хүндэл болоод. Өө нараа. Хавар болоод ядараад байгаа юм болов? Анжигнаад унчлаа шүү. Яг уу. Тэрүүгээ ингээд эндээс нь бариад харуулж ч одоо болохоо байчаад байна. Энийгээ ингээд эвтэх ингэж бариад л харуулахаас өөр аргагүй болчиход байна да. Найзуудаа 11 шиг тэгээд ийм баглаа болох юм шиг байна яванда. Энэ сонь өнөртөж байна. Ингээд ийм хөөрхөн бүгжтэй байна энэ тайлч. Ой. Яаж дуурайд эхэлв? Ингээд өн чи ингээд доошоо хараад тэгээд тэр чигт явд юм байна болохгүй юм. Эхлээд тайрах хэрэгтэй юм. Энэ нөгөө энэ хэсгээр хатуу биш болохоор болохгүй. Тэр нөгөө жижигэн модон шороо бас тэр хэсэгт наач. Энэ бол үнэхээр бүр хаанч явахгүй дахин давтагдчихгүй мэрэгэн санаа олтно нь ард талд нь халбаг наачгал болох юм биш үү? Энэ халбагыг тэгээд ард талд нь халбаг наахаар шийдлээ. Энэ нэг тийм бас болохгүй байгаа юм. Ингээд наагаад тэгээд холбоч. Нэг шинэ юм олж мэдсэн ингээ урт хэсгийг нэг бас жоохоо эхлээд юм ялтчгүй юм цэнхэр өнгөний илүү зохих юм байна гэж шийдлээ энэ дэр. Тийм багаз. Илүүгүн байвал хөрхөн бол. Тэг ингээд холбоод гоё яана гэдэг үлээ. Яана гэдэг ингээд ёстой хөөрхөн болоод байна. Үнэхээр хөөрхөн болоод байна. Харах уу? Энд хараад энийг бол халбахтай баглаа гэж бол мэдгүй бах. Тэг. Хөөрхөн үү? Тэг нь ёроол нэрээ урт юм байна гэж бодоод ингээд таарч. Энэ хавцаа таарах уу? Одоо ингээд харуулж байгаа тааръя. Ингээд таарад. Энэ ягаад ингээд гараа явчих вэ? Уг нь жоохон доошоо байсан. Энэ санаасаа наачи. Тоорын амттай байгаа юм чинь ягаан өнгийн зүрх, цагаан өнгийн зүрх тий. Өнгө нь гоё усгах. Японд ер нь хүмүүс энэ коньяко гэдэг, конжак гэдэг юм цэлцгэнсэн ямыг маш идээд идэг байхгүй юу? Тэр нь болохоор калори багтай, эзэн гөрөлцөх хөдөлгөөн сайжруулдаг, эслэг ихтэй болохоор ер нь эрүүл мэндэд хэрэгтэй гэдээ идээд идэг. Тэгээд би түрүү жил биш ээ 2 жилийн өмнө ийм хоолны дэглэм баригээд бодож ах үедээ энэ конжакийг юу яажсан? Нөгөө сой соус штэ тэ сой соустай хамтд нь ингээд гоё шарж мараад тэгээд ийм конжак стейк гэж үт юм лээ. Тэгэхээр нэрнгэсээ л яг тийм мах идчихэж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг. Үгүй мах идчихэж байгаа юм шиг мэдрэмж төрүүлнэ гэж одоо юу ах вэ? Угаасаа юм цэлцгэнсэн болохоор амд нь ер нь яг тийм махархуу амттай өөрийгөө ингээ хуурчж болдог гэх юм уу да. Одоо нэг зүрх авчи. Өөрийнхөө энд нэг наачгүй нас арай том юм уу? Актараш. Актарааныхаа энд наач юм уу? За тэгье. Йоо хамаг бодог аваа явлаа. Ингээд энэ хамт ингээд наач. Оо. Энэ ягаан зүрх нь хөрх юм те. Ягааныгаа энэ чирнэлийн ягаан өнгийн ус үзмийн амтан дээр наач. Хамгийн таалагдж байгаа энэ ягаан бөөрийн хишигтгээ. Энэ тэнд наагаад энэ 7 өнөخت чи хичээлээ. Дараа 7 өнөخت ч гэсэн чи хичээхгүй л болохгүй гээл. Би нэг найздаа 12 дугаар ангиа төгсөх үедээ ийм нөгөө нэг Snickers, Milky Way жилөө KitKat энтертэй тийм шоколадаар нэг ийм баглаа хийж өгч ирсэн ш. Энийг хийсэн чинь яг тэр дурсамж маань иргэн сэдэрч орж ирлээ. Тэгээд нэрээ бодсон чинь тэр үед бас ийм сонины баглаа. Сонин шиг те ийм таасан баглаа байсан санагдчихэв. Би одоо шигтгэн үдэ нааж байна. Тэр бизнес эхлүүлчихэж байгаа юм шүү. Халбахтай баглаа гэд. Та нарт таалагдах нь харцгаая. За дууссан. Та-даа. Ийм хөрхөн шигтгээтэй. Тийм цэнхэр хөх цэнхэр өнгийн бантигтай. Тэгээд мэдээжтэй энэ дотроо нэг юмтай тийм баглаа болсон. Яг хүнд өхөр бол юм хатуу те шоронд зоохгүйгээр нааж өгөөрэй. Найзуудаа. Гадраа гяланцаг, дотроо паланцаг гэд нэг тийм үг гэдэг шүү дээ. Тэр чи одоо баг энэ юм биш үү те тийм ээ. Хардаа хөрхөн санаа байна уу? Хөрхөн санаа байна гэж бодож байвал бичээрэй. Бичихгүйсэн жах уу? Өөрөө мэдтээ.
Өнөөдөр надтай хамт байсан та нарт маш их баярлалаа. Энийг тэгээд би юунд ашиглах вэ гэхээр хэлэхгүй нэг юмд ашиглана. Тэгэхээр та нар харах л ах. За тэгээд баяртай.